Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. 11-р ангийн үндэсний бичих хичээлийг Оцог супер сургуулиас бэлтгэн хүргэж байна. Сурах бичгийнхээ 120 дугаар хуудсыг нээгээрэй. Б төгсгөлт үйл язгуур үндсийг зөв хувилган бичих сэдвийг хамтдаа судалцгаая. Өнөөдрийн хичээлээр эхийг уншиж ойлгох, Б төгсгөлт үйл язгуурыг нэрлэх, Б төгсгөлт үйл язгуурын хувилах онцлогийг судлах алхмыг гүйцэтгэнэ. Эхийг уншихдаа дараах зүйлийг анхааран уншаарай. Үүнд том мэдээлэл, далай тэнгисийн усны шинж чанарыг тодорхойлон уншинаа. Эхийг хамтдаа уншицгаая. Живүүлдэггүй тэнгис 2. Энэ бол Палестин нутгийн сүнсэн тэнгис гэж олноо алдаршсан нуур юм. Палестины хур бороогүй халуун уур амьсгалд нуурын ус маш их ууршдаг ажээ. Гэвч цэвэр ус нь ууршихаас биш, ууссан давс нь үл уурших учир нуурын усны давс ихсээд байдаг байна. Ердийн тэнгис далайн усны жингийн 2-3% нь давс байдаг байтал сүнсэн тэнгисийн ус 27% давстай байдгийн учир ийм байна. Гүн болох тутам усны шорууг нь их болдог тул сүнсэн тэнгисийн бүрэлдэхүүний 4/1-ээс илүү нь давс, бусд нь ус байна. Тэнгисийг хаттал ширгээвэл 40 сая тонн давс гарна гэж үздэг ажээ. Сүнсэн тэнгисийн ус ийм их давстай байгаагаас болж нэгэн онцгой чанартай болдог. Энэ тэнгисийн ус ердийн тэнгисийн уснаас үлэмж хүнд. Тэрч байтугай хүний биеийн хувийн жингээс хүнд учир энэ өтгөн усан дотор хүн живдэггүй ажээ. Хүний биеийн жин нь ижил эзэлхүүнтэй авсан энэ өтгөн усны жингээс бага байдаг учир хөвөх хууль ёсоор хүн сүнсэн тэнгисийн дотор живдэггүй. За хүүхдүүдээ эхээ дахин нэг гүйлгээ уншицгаая. За хүүхдүүдээ эхээ анхааралтай уншиж дуусгасан гэдэгт итгэлтэй байна. Унших явцдаа эхээс том мэдээлэл, далай тэнгисийн усны шинж чанарыг илэрхийлсэн үгсийг тэмдэглэцгээе. За одоо багшийнхаа тэмдэглэсэн том мэдээлэл болон усны шинж чанаруудыг харьцуулан үздэцгээе. Ердийн далай усны 2-3%-ийг сүнсэн тэнгисийн усны 27% буюу 4/1-ээс илүү хувийг давс эзэлдэг гэсэн том мэдээлэл байна. Мөн сүнсэн тэнгисийн усыг ширгээвэл 40 сая тонн давс гарна гэсэн том мэдээлэлүүд байна. Харин далай тэнгисийн усыг цэвэр ус, давстай ус, шорвог ус, хүнд ус, өтгөн ус хэмээн усны шинжийг багаас нь их рүү ахиулан тэмдэглэсэн байгааг бичиж авсан гэдэгт итгэлтэй байна. Дараах асуултанд хариулж дэвтэртээ хичээнгүүгээр тэмдэглэн бичээрэй. Энэ тэнгист хүн амьтан живдгүүн учир юу вэ?
За, асуултанд хариулж байх хооронд багш нь эхийг дахин уншиж өгье. Живүүлдэггүй тэнгис 2. Энэ бол Палестин нутгийн сүнсэн тэнгис гэж олноо алдаршсан нуур юм. Палестины хур бороогүй халуун уур амьсгалд нуурын ус маш их ууршдаг ажээ. Гэвч цэвэр ус нь ууршихаас биш, ууссан давс нь үл уурших учир нуурын усны давс ихэссээд байдаг байна. Ердийн тэнгис далайн усны жингийн 2-3% нь давс байдаг байтал сүнсэн тэнгисийн ус 27%-ийн давстай байдгийн учир ийм байна. Гүн болох тутам усны шорвог нь их болдог тул сүнсэн тэнгисийн бүрэлдэхүүний 4/1-ээс илүү нь давс, бусд нь ус байна. Тэнгисийг хаттал ширгээвэл 40 сая тонн давс гарна гэж үздэг ажээ. Сүнсэн тэнгисийн ус ийм их давстай байгаагаас болж нэгэн онцгой чанартай болдог. Энэ тэнгисийн ус ердийн тэнгисийн уснаас үлэмж хүнд. Тэрч байтугай хүний биеийн хувийн жингээс хүнд учир энэ өтгөн усан дотор хүн живдэггүй ажээ. Хүний биеийн жин нь ижил эзэлхүүнтэй авсан энэ өтгөн усны жингээс бага байдаг учир хөв хууль ёсоор хүн сүнсэн тэнгис дотор живдэггүй. Живүүлдэггүй тэнгисийн ус нь хүний биеийн жингээс хүнд учир өтгөн усан дотор хүн живдэггүй гэсэн ойлголт нь эхийн санааг тодорхойлж байна. Эхээс хүний биеийн хувийн жингээс хүнд учир энэ өтгөн усан дотор хүн живдэггүй гэсэн хариултыг олж бичсэн гэдэгт багш нь итгэлтэй байна. Дээрх хариултыг хичээнгүй бичсэн хэлбэрийг тогтон харцгаая. Их дэх онцлсан үгсийг давтан уншицгаая. Живүүлдэг, живдэг, авсан, хөвөх, живдэг. Эдгээр үгс нь үйл үг гэдгийг ялган таньсан байхаа. Үйл үгсийг утгад хэсгээр задлж, язгуурыг олж дэвтэртээ тэмдэглээрэй. Дараах загварыг ажиглаад дэвтэртээ тэмдэглэснээ харьцуулан өөрийгөө үнэлээрэй. Үндэсний бичигт Б төгсгөлт үйл язгуур үндэс 3 байдаг. Ав, хөв, жив.
Их дэх дараах хоёр үгийн бүтцэд орсон онцлсан ихшгийг ажиглацгаая. Агуус иксан ихэс гээд уус ихэс гэсэн эс дэвсгэр үсгээр төгссөн үйл язгуур үндсэнд иксан гээд хувилгагч үсгээр эхэлсэн нүслийг залгахад гэдэс буюу үу ихшгээр холбон бичих холбох ихшгийн дүрмийг бид эргэн саналаа. Ав язгуур үйл үндсэнд хувилгагч үсгээр эхэлсэн залгуур болон ба толгойт нүслийг залгахад өмнөх холбох ихшгийн дүрмээр ихшгээр холбон бичнэ. Харин жив, хөв үйл язгуур үндсэнд хувилгагч үсгээр эхэлсэн залгуур болон ба толгойт нүслийг залгахад бүү үеэр холбон бичнэ. 37 дугаар дасгалын санамжийг уншаад мэдлэгийг баттгая. Жив, хөв язгуур үйл үндсэнд дасгалын А хэсэгт байгаа эс хувилгагч үсгээр эхэлсэн залгуурыг залгахад шууд залгана. Тухайлбал тэл нөхцөлийг залгахад жив тэл хөв тэл шууд залган бичнэ. Харин жив, хөв язгуур үйл үндсэнд дасгалын Б хэсэгт байгаа хувилгагч үсгээр эхэлсэн залгуур болон ба толгойт нүслийг залгахад бүү үеэр холбон бичнэ. Тухайлбал мэгц гэдэг залгуур дээр жишээлж үзүүлье. Жив бүү мэгцэ, хөв бүү мэгцэ. Дараах загварын дагуу багшийнхаа тайлбарласан жишээ болон санамжийг дэвтэртээ тэмдэглэн аваарай. дугаар дасгалыг гүйцэтгээрэй. Хоёрдугаарт нь дасгал 136-гийн галгийг үндэсний бичигт хөрвүүлээд өгүүлбэрийнхээ утгыг ойлгон бяцхан туршилт хийж үзээрэй. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.